За тэгэхээр одоо надад яг нэг ширхэг зоос байна. Энэ зоосыг би одоо нэг цагийн дотор хэдэн төгрөг болгож чадах хоёр нь үзэх гэж байна. Одоо хамт орой. Нэг ширхэг зоос. Хүмүүс одоо гоо хийхгүй байна. Хай. Сэбэн. Чам нэг зоосонд надад зарах юм байхгүй үз. Нэг зоос нь надад зарах юм байхгүй үз. Балч юм уу? Болно шүү дээ. За, баярлалаа. Чиний хайр хордон болчлаа. За нэг юм чихэр Dark гэдэг чихэртэй боллоо. Одоо тэрийн чихрийг зарах хэрэгтэй. Эхний процесс бол амар хурдан явлаа. Одоо хоёр дахь зарах хэрэгтэй. 1000 төгрөгийн чихэр авахгүй үз. Чихэр 1000 төгрөнд авахгүй үз. За 1000 төгрөгийн чихэр авахгүй үз. Амар гоё. Чихэр их ч авахгүй үз. 1000 төгрөнд. Зарагдахгүй. Зүгээр чихэр. За. Одоо энэ би дээр авах. Та 1000-аар авчвал би дараа нь дахиад өсгөнө гэсэн. Яаж мөнгө чи яаж өгөх вэ? Шилжүүлчих болно шүү дээ. Эсвэл бэлнээрч болно. Аккаунт биш гоё. Энэ дээр. Тэгээ чаар миний камер байгаа даа. Та бичлэгт орохгүй юу? Үгүй. За. Ичимхий хүн дараа нь ичээд өгч. Яа, энэ дээр 51 56. одоо хон байна зэрэг 1000-аас ичээд. Нийчээ. Жээ. За баярлалаа. За, амжилт. Семо ямар нэг дүнхэн зүйл авах. Дэлгүүр очлоо харъя. Гүг. Ухан дээр. Бид нар миний мөнгөнд өгөхгүй байна. Сайн яхийг азар 1050-ыг шилжүүлсэн. Тэгэхээр biz нэг авах юм байна. Хошид очир. За яцад дата халуун байна. Түүний зар чаднаг чадах. Тэр магадгүй гэсэн. Халуун маань усах уу гэж. Усах уу? Халуун маань 2 минут. За энэ зөв. Арай нөө. За. 2 минут. Ингээд авчихсан. 2000 авчихсан. 2000-аараа дахиад авчихсан. Түүний nice guy мөнгөөр энэ буцаад M-арт орж 2 ус авах болсон. Гэхдээ удаад voyage биш. Жижигхэн бас үнэтэй байсан болохоор дахиад өөрөө сайсан. Тэгээ азар илүү хямдас олсон. Энэ 1000 төгрөгтэй Vitas байсан. Гэхдээ хоёр шиг авахад 60 төгрөг тутсан учраас би өөрийнхөө M-артынхаа бонус оноо гэдэг ашигласан байгаа. Магадгүй жоохон cheat та. Гэтэл өөрөөсөө орлого гаргаагүй гэсэн үг. Үлцэн хугацаа гэх юм бол хараадаг. Одоо 20 минут ч юм уу байна. Арай унталтаа авч та. Хаж бай. Ус авах. Унталтаа ус байна. Абахгүй за. Эла. Ус авах. Одоо авах байна ус. 2 минут. За окей guys, би мобильсээр тусаа зарах гэж оролдсон сте энэ дэр амьдрал хэцүү байх шиг санагдсан. Тэнгүүд юм шиг юу биш таварлаа болох гэсэн. Тэгээд юм чинь. Setting water. Тэр савтай. Спорти овчи тэгэхээр багтболтой. Гадаад өмнө авахгүй. За яг адилхан бодлогод л. Гэхдээ Nope. 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 Савч та. Савч. 2000 газ. Чиж алах.
저거 비슷하게 떨어져. 저기 두명 어디 나갔지? 두명 나가야 돼. 나서. 나쯤에서 옆친구가 왔다. 나와서 이쪽으로 싹 나한테 드셨어. 이게 머리가 아프다. 안 되겠다. Гадаа айгүй халуун байсан болохоор эцний манд бис үнэхээр сайн явж байсан. Яг л төс шиг. Одоо би олсон 4,000 гараа дахиад бус авахаар явж байна. Let's go. Run. Босохгүйц. Батла. Босохгүйц. Старч. Босохгүйц хаа. Батла. Босохгүйц. Батла. Nope. A few moments later. Emotional damage. Nope. За тоглосон юм аа. Харагдсан хүн бол оноо крашлан ч гэж яах вэ? Энэ охин бол үнэхээр nice байсан. Тэгээд бас бид дараа нь ботсон л доо. Гинт нэг ном ногоовцтай залуу гарч ирээд малаага бүр оруулчаад усав гэдээ хар навцсан ч гэж магадгүй л гэсэн бол уучлаарай. За хамгийн сүүлийн усыг маань нэг ч авсан. За тэгээд нэгч маань бол намайг өрөвсөндөө л ус авсан гэж хэлсэн. Баярлагч аа. Баярлагч. Одоо би яах вэ гэхээр бичгэрийн дэлгүүр орж дараагийн мөнгө өсгөх бизнест хэрэглэгдэх зүйлсээ авахар гүйж байна. 6,000 боллоо. Чи бас нэг 2,000 гот тэр наа. Цаг тамиг баг байна. Маркер хэлгэж. 1500. Хамгийн хямдхан маркер нэ. Бичийн цас. Хэдэг. Хариг гэж. Хэдэл хэлчихсэн. Зоонс тэгвч. За. Тэгээд дахиад нэг маркер. Хариг гэж. Татман. Тэгэхээр өөрөөсөө хэлмэд авчлаа. Одоо гүйж байна. За одоо би 1 минутын speed caricature зурхаар Шингэрэлэн моолыг гүйж байна. Яг ч би тэр чинь илүү олон хүмүүс надад зуруулаад Шингэрэлэн моолын тэр аваар илүү их хүмүүс явах гэж бодож байсан учраас шигүүхээр шийдсэн. Тэгэхээр мэдээ цаг бага байсан учраас би эндээс 2000-аар eco bike төслөд илүү хурдан очихоор шийдсэн. Okay then let's go. Хэдэн Шингэрэлэн моол дээр би хурдан очсон гэсэндээ яг хүлээлтэнд бол нийцэж чадаагүй. Ягаад гэх юм бол Шингэрэлэн дээр ирсэн чинь чи ямар хүн байдгүй байх. Асуусан. Тийм цагаар би буцаад бибэш таврах шиг гүйж байна. Шок зурган дээр хүмүүс ууг нэг сонирч байсан гэсэндээ яг зуруулах хүмүүс бол олдохгүй л байлаа. Би ч баг дампуураа дуусган дээл гэж бодож байлаа шүү. Гэхдээ хазар содоо марлаа хоёр гэж намайг аварсан байдیں۔ За хэрвээ нэрийг нь буруу санаж байгаа бол амгуучлаарай guys. Ээжээс хойш
Санснаас би ингэж зурж байгаа маань тэмч туршлагатай биш л дээ. 2 жилийн өмнө нэг удаа ингэж зурж байсан. Тэгэхээр хүмүүсийг яг гоё болзурч чадаагүй ч гэсэндээ эдгээр зурулж байгаа залуус маань маш гоё хүлээж авсан азал байсан л да ер нь бол. Thank you guys. За саяны хүн тэгэхээр юугаа тааш ингэ шидэ явчлаа. Мань талдаг байгаа. Саяны авсан юмнууд бас ирс хэвлэг болохоо би буцаагаад бичиг юм зүрээд бас би цаашдаа ашиглахгүй л дээ. Би цаашдаа буцааж өгч болох болов уу? Цааснуудыг түр авсан. Тал өндөр юм ч юм уу. Би нөгөө нэг хэвлэж байгаад алийг хэрэглэсэн. Хоёрыг л хэрэглээ. Бас завааргүй цахаад нэгтэй жоохон болооч энийг гасаад тэгээд маркинг бас хэрэглэхгүй нэг юм л. За тааш хоёрыг авчих. Би яг алийг зурсан одоо ялахгүй. За харлагч. За энэ бол саяны эхний энэ мөнгө бол шок зурганы мөнгүүд. Донешнүүд. За энэ хүртэл нэг цагийн дотор чадах хэмжээгээр би нэг бишрэг пенийг өсөглөө. Энэ хүртэл надаас худалдан авалт хийсэн хагч нар болон надаар зуруулсан залуустаа би үнэхээр их баярлаа. Үнэхээр сонирхолтой, үнэхээр адал явдалтай байлаа миний хувьд. Бас үзэж байгаа та нартай баярлаа. Лайк болон subscribe дарахаа бити мартаарай guys. Ямар ч ирсэн эхнийхээс өссөн байх шүү. 7900, 8000, 8200 8700 төгрөг гэсэн үг шүү. За одоо хинс дахиад өгч. 6 7 8 500 9200. Тэгэхээр 20 төгрөг чинь 20 мөнгийг 9200 төгрөг болгоно гэдэг чинь 46000 дахин ихссэн гэсэн үг. Тэгэхээр энэ мөнгөө зарцуулцгаая гол нь. Юу зарцуулах вэ гэхээр хүмүүсийн сайхан сэтгэлийн дүнд бий болсон зүйл учраас мөн сайхан сэтгэл сайхан сэтгэлтэй зүйл зарцуулах нь зөв байх гэж бодлоо. Энд яг 2 хүн байгаа учраас би энэ мөнгийг дундуур нь 2 оч 9000 4600. За жоо. 4600. Аба. Тэг чи ингээ үзчих үү? Баталгаа үзчихсэн. Далангороо. За. Заалагч. За. Hi guys. Бид харах гэж байгаад өмнө шархаж байгаад мэдлээ л дээ. Би нөгөө нэг өдөр бичгийн цаас тэгээд маркер аваад 200 төгрөг хариулж өгсөн байсан. Германда гээд өгсөн байлээ. Тэгээд 200 төгрөг яахаас мэдэхгүй ямар ч байсан да. Энэ 200 төгрөг чинь нийт одоо олсон маань 9 мөнгө 400 төгрөг болж байгаа гэсэн үг.